архивын ерөнхий газар болон Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа одоо арга хэмжээний төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөө, мөн алсын хараа 20-50-д тусгагдсан байдаг. Архивын одоо баримтат аман өвийг хийх, за энэ төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн ийм ажил байдаг. За энэ хүрээнд мөн одоо Гавьяат ажилтан, Төр захиргааны Ахмад ажилтан, Болдын Сүхбаатар даргынхаа амьдрал ах уй, ажил үйлс тийм ээ, намтар зэргээр нь одоо бас дурсамж ийм ярилцлага буюу аман өвгийн баримтыг өнөөдөр хийлгээд за ингээд архивтаа бас хүлээж авах энэ ажлыг зохион байгуулж байна. За баримтат аман өв төслийг товчхон танилцуулахад за архивын сан хөмөргийг аман сурвалжаар бүрдүүлэх, нөхөн баяжуулах. За тэгээд төр нийгэм улс төрийн Гавьяат зүтгэлтний дурсамж яриа тийм ээ, түүхэн үйл явдлын дүрс бичлэгийг архивлан хадгалах. За энийг одоо өсвөр хойч үедээ сурталчлан таниулах тийм ээ, эрдэм шинжилгээ судалгааны зориулалтаар эргэж одоо ашиглах, одоо судалгааны өв болгож ийм үлдээх зорилготой бас чухал ач холбогдолтой ийм ажил байгаамаа. Орон нутгийн хэмжээндээ одоо төрийн архивын зүгээс анх удаа энэ ажлыг зохион байгуулж байгаа. За тэгээд төр захиргааны салбраасаа одоо Гавьяат болсон одоо энэ эрхмүүдээс хамгийн анхдагч болгоод Сүхбаатар даргыгаа бас энэ арга хэмжээндээ урьж ингэж оролцуулж байгаагаараа бас онцлог байгаа юм. За аймгийн засаг дарганы хамгаалалын газар аймгийн архивын хэлтэс одоо хамтраад аман өв төслийг шинэ оны босгон дээр эхлүүлж байна. Тэгээд анхны зочин болж орж байгаа эрхэм танд одоо бас шинэ оны мэндийг хүргэж байна. Ажил амьдралын мэдээж хамгийн сайхан бүгдийг эрхэм тандаа хүсэж байна. За ингээд ажиллаж байсан өрөөнд орж ирэх сэтгэл. Тийм би 1992 онд хөдөө суманд ажиллаж байгаад аймгийн захиргаанд орж ирсэн. Энээс хойш би аймгийн захиргаанд ер нь би улсын байгууллагад 46 жил ажилласан. Түүний 24 жил аймгийн захиргаанд ажилласан байдгийг. Аймгийн захиргаанд ажиллахдаа би анх нь тамга газрын дарга өгөө төрийн захиргааны удирдлага хэлтсийн дарга гэдэг ийм авсарсан албан тушаал байсан. Энэ албан тушаал дээр би 13 жил ажиллаад дараагаар нь төрийн захиргааны удирдлага хэлтсийн даргаанд ангаар нь салхитай зэрэг хийсэн ийм хүчтэй. Тэгэхээр анхны сэтгэл бол одоо орж ирсэн өрөө би энэ өрөөнд дотор бас 10 жил ажил амьдралаа өнгөрөөсөн ийм өрөө. Миний энэ өрөө одоо сайхан өрөө, хүний ажиллаж амьдрах сууж байгаа өрөө бол бас тогттой байвал илүү сайхан байдаг. Манай тамга газар сайхан тогтжуулж өгсөн. Тэгээд энэ өрөөнд би ажиллаад залгуулаад ингээ явж байлаа. Хамт олонтойгоо божигнаад ингээ явж байлаа. Тэгэхээр аймгийн захиргаанд анх орж ирэх үед бол нэлээд тийм хүндхэн үе байсан. Яагаад гэвэл зэрэг Монгол улс бүхэлдээ эдийн засаг, нийгэм, улс төрийн хувьд бүхэл одоо нийгмийн салбаруудын хувьд зах зээлийн харилцаа шилжиж эхэлсэн. Шинжил төрөлтийн өөрчлөлтийн үйл явцуудаа их эрчимтэй өрнөсөн ийм үе байсан. Ийм учраас энэ үед бол аймагт ажиллаж байсан гол үйлдвэрийн газрууд, үйлчлэгийн газрууд задарч, хувьчлагдаж, тэндээс олон хүн одоо ажилгүй болж нэг талаар бол ажилгүй хүмүүсүүд гэсэн ядуушуудыг нэрүү явж байгаа гэсэн ийм байдалд орсон. За энэ үед бол улсын төсвийн хөрөнгө оруулалт гэж тусгай юм бараг одоо байхгүй байлаа. Тийм учраас бол ямар нэгэн үйл ажиллагаа явах боломжоор их таараа байсан учраас хүмүүсүүд маань тийм хүнд байдлаар орсон юм. Энэ байдлыг бол одоо бид мэдээ тэрс үгтгэл одоо энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан хэд хэдэн томоохон барилгууд зартаж зогссон. Тухайлбал дөрвөл толгой дээр байгаа усан сан, аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, тэмүүлэл зөвцөл сургуулийн хичээлийн байр, хөгжим шүтгийн театрын байр, 60 айлын орон суус гэдэг ингээд 5-6 ийм томоохон барилгаанууд бол яг зартаж ямар ч одоо хөдөлгөөнгээр ингээд зогссон, хаягдсан нэг үгээр одоо зогсож хаягдсан юм байгаа юм. За ийм байдал байсан. За тэгэхээр энэ үед бол хүмүүсүүд хоол ундгүй байх, айл одоо идэх хоолгүй байх тийм ядсан зүдэрсэн айл бол олон байсан. Би энэ зүгээр нэг л жишээ хэлье. Ухаалах юм бол аймгийн засаг дарга тэр үед Баян-Хонгор аймгийн харьяа чойжсрын гэж юм байна. Бидний нөгөөдөр аймгийн хамгаалалтын ажилтнуудыг баруун усмын хамгаалалтын ажилтнуудад дуудаад за зарим агентлагуудад орсон энэ том заалан цуглуулж байгаа хэлсэн.
За одоо ийм байдал бол хүнд байдал одоо бий байна. Тэгэхээр бидэнд бүр энэ аймгийн төвийн айл өрхүүдийг хуваарлаж өгөөд за энэ хэсэгт нь одоо чи явж яваад бүр усуудыг ингээ явуулаад айл нэг үрээр оруулаад үзүүлээд үнэхээр одоо хоногийн хоолгүй айл байна уу гэдгийг бүр одоо нүдээр үзүүлсэн. Бид явсан. Эргэж ирээ дараад байдал явсан тайлгаа тавьсан. Тэгэхээр бол дарга зүйл нөөц байсан юм билээ. Хурил удаа ийм юмнуудыг тэр хоолгүй хоног айлуудыг бид өөрсдөө очиж тарааж өгч байсан. Бид өөр одоо айлуудаар яваад 25 удаа гурил болоод удаагаар тэгээд удаагаар 5 хилээр нь тэгээ өөр одоо юу байж болохоор тийм болцоотой бас тэр айлыг ямар ч байсан 2 хоног хоолтой байхын тулд тийм хөл тарааж байсан. Ийм одоо сургамж байна л да. Энэ сургамжийн чанартай юм ерөөсөн. За тэгэхээр ийм байдал хэдийгээр байсан ч гэсэн тэр үед манай иргэд хөдөлмөрчдүүд бол нэгэнт нөгөө 70 гаруй жил нэг системээр явцсан. Голцоо одоо бүх юм бэлэнчлэх тийм бэлэн юмудаар явж байсан учраас бол тийм анхны үед бол бэлэнчлэх сэтгэл хүмүүст бол их байсан. Үнэ хэлгээд. Тэгээ ингээд эрэхтэй зэрэг ер нь цааштай бол ингэж амьдч болохгүй юм байна гэдгийг хүмүүсүүд бол аажимдаа ойлгож ирсэн гэж ингэж ойлгодог. Тийм учраас манай одоо бизнесмэнүүд аваа бизнесмэнийн улсууд хуваарийн хөдөлмөр эрхлэлтэй улсууд бол янз бүрийн арга хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл жижиг үйлдвэрлэлийн юмнуудыг бас ирж хайсан, цуглуулсан, оруулж ирсэн. Тухайлх юм бол энэ 92-аас одоо 94, 96 оны хооронд бол манай чинь тийм хурлын 5-6 жижиг үйлдвэр байлаа. Энэ хятадас оруулж ирсэн жижиг үйлдвэрүүд их аймгийн хайлтсанаас хурлын нийлүүлдэг удаа дээрэмдээд энэ хурл өгдөг ийм байсан. Эсхий хутлын жижиг үйлдвэр байлаа. Ноолоор самнаж угаах юм жижиг үйлдвэр байлаа. Энэс гадна бол хувь айлууд бол гана ойдлыг талах бооцог вав хийх гэр орноор өршин үйлдвэрлэлийн нийлээ явуулсан. Энэ байдал бол захсын шилжиж бас нөлөө үзүүлсэн. 292 оны 100 зүүн үзэмчин гошуудад хятадын тал зүүн үзэмчин гошуудаа манай аймаг шууд харилцаа тогтоод хил нээсэн. Энэгээр бол хүмүүсүүд манай худалдаачид арилж чадсан нэлээ явсан. Тэндээс бас хэмжээний хүнсний зүйл юмнуудыг үзүүлсэн. Энэ бол бас аймгийн хөдөлмөрчдийг хүнсний өргөн хэрэглээний бараар хангахад бол их нөлөө үзүүлсэн гэж ингэж боддог. За яг энэ үед бол үндсэндээ өргөн хэрэглээний бараар чинь юунд очиход байлаа шүү дээ. Картанд очиход байлаа шүү дээ. Яг картаар юм өгдөг талхтайраа одоо борцог юу байдгийг энэ давас гурил бодоо одоо энэ мишээ картаар өгдөг байсан. Энэ бол одооны усаас сонсоход бол сонирч юм шиг л байгаа ба. Картаар л авдаг байсан. 7 хоногт одоо нэг амбулээр нь тооцоод 2 талхахгүй 1 талхахгүй гэдэг чинь бүр цаанаар тогтоочихсон. Тэгээд тэрнийг өгөөд дэлгүүрээр шиг картаар дамжуулаад аваад явдаг. Тэгээд ийм л үе байсан. Энэ байдал бол 93 оны сүүлчээс тэр картын бараа үзсэн шүү дээ. Их вагон хусаад картын бараад явсан. Тэр картын бараа байх үед бол бас усууд амаргүй байсан. Өдөртөө арваа махабл 2 хил мах авна, талхабл 1 талх авна, за бодоо авбал 2 хил удаа авна. Гурил авбал 5 хилийг авдаг юм уу? Ийм маягаар одоо яг зохицуулчихсан. Тийм зохицуулалт байсан. Тэгээ ийм байсан. Тэгэхээр энэ байдлыг бол бид бас их бодлоо. Нөгөө талаар зөвхөн энэ иргэд хөдөлмөрчдийн амьдралд энэ юм зогсоож болохгүй. Аймгийн хувьд хүндрэлтэй байсан. Аймгийн чинь гол одоо 3 үйлдвэрийн газар нь тал болгоны нөрсний урхаа нэгт баад одоо шатхуунаар хангадаг эрчим хүчний үйлдвэрүүд одоо цэцлэганаар хангадаг ийм 3 үйлдвэрээс энэ 3 үйлдвэрчийн хоорондоо тойргийн цагаараа гэдэг бүрийн сүлжээнд орчихсон. Нэг нь л одоо хөдлөхгүйвэл нөгөө хоёр хөдлөхөр байхгүй ийм байсан. Ийм айхтар үе байсан. Тийм учраас одоо манай эрчим хүчний үйлдвэрчийн тэр үед Оросынх л да дэгээ 72 гэж их том аврын юм 4 том станцтай байсан. Энэ нэлээ маргаалын илэгдэл орсон хууж ирсэн. Байжгаад л одоо зогсчихдаг. Тэр чинь ингээд унтарчихдаг ийм байсан байхгүй юу? Ийм үед манайхын яаж байсан хөтэй зэрэг бол одоо манай аймгийн 1-р алах дарга аймгийн засаг даргын 1-р алах дарга аймгийн эдийн засгийн үйлдвэрлэлийн хэлцээний дарга хоёр бол тэдний орон тооны ажилтаа шиг дизель зогслоо, тэмдэл зогсож байна. Яг тэнтгийн ажилтаа шиг. Тэгэл одоо нэг юм янзлуулж асаад ингээд л ирдэг ийм байсан. Яагаад 1-р орлогын өчтөг байсан хөтэй зэрэг тэр үед бол аймгийн засаг дарга чинь 1-р орлогын дарга орлогын дарга тамгын дарга гэсэн 3 орлогчтой байсан. Тэгэхээр энэ үед ажил төрлийг бол хуваарлаж хариуцуулдаг байсан юм. 1-р орлогын дарга бол үйлдвэр үйлчилгээний чиглэлийн бүх асуудлыг хариуцдаг. Мөнхнөр дарга байсан. Бүлэгт мөнхнөр дарга байсан. Орлогын дарга нь бол үржин дарга байсан. Орлогын дарга бол хөдөө аж ахуйгаа хариуцсан газар тариалан малж байгаа.
бүх нөтөө зохион чиглэлийн хариуцдаг. Тамгын газрын дарга нь бол нийгмийн салбарууд боловсрол, соёл, эрүүл, залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүд юу гэдгийг нийгмийн чиглэлийн асуудлыг хариуцдаг. Ийм ажлын хуваарьтай байсан юм. Энийг сүүлд бол засгийн газраас шийдвэр гаргаад ер нь аймгийн засаг даргын орлогч усууд бол одоо аймгийг ямар ч нөхцөлд оруулах ёстой. Тийм учраас ингэж одоо салбар хариуцлах нь буруу байна гэдэг одоо бол нөхцөл орлогч шийдвэр ингэж ялгаа болчихсон байхгүй юу? Ийм учиртай. Төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа залуучууд бол бас их сонирхолтой ярилцлага болж байгаа болов уу гэж бодож байна. За таны хувьд одоо бас 10 гаруй жил аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажилласан байдаг. Тэр үеийн одоо бас зүйлүүдээс хуваалцъя. ТV аймгийн тамгын газрын даргаар 13 жил ажилласан үе юм аа. Тэгтээ би түрүүнд хэллээ. Төрийн захиргааны удирдлагын хэлцээний даргатай хавсарч хийж байсан тэр үед. Ер нь засгийн газрын тогтоолоор тийм байсан юм. Тэгэхээр аймгийн тамгын газрын дарга гэдэг бол үндсэндээ энэ аппаратыг одоо удирдагч гэсэн үг л дээ. Тэгэхээр манай төрийн албан хаагчид бол бас нэг юм бодож байх хэрэгтэй. Ер нь засаг захиргааны нутгийн нэгж түүний удирдлагын тухай хууль, төрийн албаны хуулийн заасан тусгай заалт байна. Аймгийн тамгын газар гэдэг бол өөрөө засаг даргын ажлын алав гэсэн ийм одоо заалттай. Тэгэхээр өөрөөр хэлбэл засаг дарга л одоо ажлыг гүйцэтгэх хэлний тамгын газар бүхэлдээ нэг бүхэлдээ аппарат л ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ аппаратыг зохицуулж одоо ажил төрлийг чигдрүүлж засаг даргаад тэр туслах дэмжих гэдэг юм уу, үнэлтээ одоо шийдвэр гаргах гэдэг юм уу, энэ аймаг орон нутгийн хэмжээнд одоо зохион байгуулах бүхэл ажлыг л удирдах зохион байгуулалт гэсэн үг. Энэ юм байсан. Тэгэхээр энэ дээр миний бодож байсан нэг онцлог бол нэгдүгээр гаргаж байгаа шийдвэр нэлээд үндэстэй гарч байгаасаа гэж бодож шийдвэр дээр ихэнх одоо анхаарал тавьдаг байсан. Манай ажилтнууд тэр хэлцүүдээ хэн ч гэсэн л одоо шийдвэр өгсөн үүргийн дагуу шийдвэр гаргахаар ингээд төсөл боловсруулаад ирнэ. Тэрнийг сайн үзэж харна. Хууль зүйн үндэслэл нь хэр байна вэ гэдгийг хэдийгээр хуулийн хэлцээс яндаг ч гэсэн хажуугаар нь давхар одоо харж явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ухаан засаг дарга бол тэр болгоныг хянаад байх боломж хэцүү шүү дээ. Тийм учраас тамгын газрын дарга хянсал байвал одоо засаг дарга болгонгоор өсөөраад л одоо тэрнийг гаргах шийдвэр чиглэлийг л өгнө. Тийм учраас тамгын даргад бол өндөр хариуцлага ногддог. Магадгүй одоо андуур гэсэн эндүр гэсэн хуулийн заалт буруу хэрэгэлсэн, номер дугаараар буруу хэрэгэлсэн тийм бол байдаг эсхийг бол би бас одоо гардаг юм бас амьдрал дээр ганц нэгэн зүйл одоо гардаг л да. Тийм учраас хондоо тэрнийг л их нарийн хийж явах хэрэгтэй гэж нэгдүгээрт бол би тэгэж боддог. Хоёрдугаар тийм тамгын газрын ажил амьдралыг зохицуулж байгаа болохоор зэрэг эн чинь хүмүүс ажиллаж байдаг. Бас хүмүүсийн амьдралыг давхар одоо бодох хэрэгтэй. Эднийг сургах уу, мэрэгшүүлэх үү, боловсруулах уу, одоо хэнийг яах вэ гэдэг асуудлыг бодно. Тийм учраас бол энэ төрийн захиргааны одоо удирдлагын актив, засгийн газрыг хэрэглэх газар, бусад газруудтай хамтарч жилийн төлөвлөгөө гаргаад жилдээ одоо хэдэн хүнийг сургах юм. Хэнийг удирдлагын активаар бэлтгэх, хэнийг одоо засгийн газрын одоо богиносгосон сургалтуудаар сургаж одоо мэрэгшүүлэх гэдэг энэ ажлыг бол тамгын газрын даргын хувьд одоо нэлээд анхаардаг нэг ажлын нэг энэ байлаа. За 3 дахь ажил бол төр засгийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжитийг орон нутгад хангуулах үүрэг байна. Тэр одоо яаж хангагдаж байна, яаж хийгдэж байна вэ? Тэр одоо хэрэгжиж байна уу, хэрэгжихгүй байна уу? Энэ юунаас болоод хэрэгжихгүй байна уу? Энэ ч одоо бодлогын түвшинд бодож байгаа шүү дээ. Энэ чи ийм учраас одоо энэ чинь хэрэгжихгүй байгаа юм байна. Ингэхгүй л болохгүй гэдэг юм гаргуулж ирнэ. Тийм учраас би тамгын газрынхаа ажилтнуудад тавьдаг нэг шаардлага бол одоо бол мэрэгжлийн чиглэлээр голцвол нэг л хүн ажиллаж байна шүү дээ. Тамгын газар чинь. Чи бол энэ аймаг дотор аймгийн засаг даргаас илүү яг эзэмсэн мэрэгжлийнхээ эрхэлж байгаа ажлын хувьд бол чи аймаг дотор нэг номерыг л. Өөрөөр хэлбэл одоо боловсролын талаар засаг даргын шийдвэр гаргах юм бол эхний ээлжин чамаас л юм гарна. Чи хэр зэргийн сайн боловсруулж ирнэ үү? Тэр хэмжээг наад юм чинь бол сайн бол. Чи тааруу юм боловсруулж ирвэл тэр чинь тааруу юм болно гэж ингэж ойлго. Тэгээд тэрний хэрэгжилтийг хангуулах гэвэл чи газар дээр нь янаа үзэн харна, биелтийн тооцоо үр дүнг нь харна. Тэгээд цаашдаа ямар арга явах вэ гэдэг байна. Тэгэхээр бодлогын түвшинлүүдэд нэг хэлдэг байсан зүйл бол юу гэдэг зэрэг бодож одоо суур, юм их сайн бод. Энэ компьютер ард зүгээр суух биш. Одоо энэ заалт яагаад нодон жилийнхээсээ хэрэгжилтийн хувьд доор болчих ч юм. Яагаад ухарчихсан байна уу? Үгүй яагаад дээш явж байна. Би ямар ажил зохион байгуулалт энэ үнийг ингээд одоо сайн хэрэгжүүлчих үү? Үгүй яасан болоод энэ доошоо ингээд улчихсан байна гэдгийг одоо бодох хэрэгтэй. Тэгэд одоо шийдвэр гаргах дээр ямар арга хэмжээ авах тэрнийг төлөвлөөд ороод ирэх. Ингэдэг байсан.
Энэ бол бас ажилтнуудыг ажилтан сурах гэж их нэмэр болдог. Ажилтнууд юм дээр суудаг, боддог, төлөвлөдөг, юм үздэг бас хэрэгтэй юм билээ л дээ. Гэж л ингэж бодож байсан. Энэ бол тамгай нарны одоо бас нэг зөвхөн өөрөг байсаа л гэж ингэж бол би боддог. Тийм байна. За тэгээд тамгай даргын хувьд бол өөр одоо олон юм бил дээ. Олон юм руу ордог байсан. Тийм учраас бол гадаад харилцаа бас явдаг байлаа. Гадаад харилцаач нь сүүлийн үед нэлээд сайн хөгжсөн. Ялангуяа манай аймагч нь бол одоо боломжтойгоо бүгд нэг тагсаатаар тулсан Шилэн гол аймаг сүүзэмшин гошуудын ойр холбоотой байлаа. Сүүлдээ Леон мож гэж одоо үйлдвэрийн том мужтай холбоотой боллоо. Хөлбөмбөр аймагтай одоо бас холбоотой байлаа. Юутай Оросын холбооны улсын чит мож агын одоо тойрогтой бас холбоотой байлаа. Туркийн Самсон хүчтэй холбоотой байлаа. Энэ болгончор бол гадаад харилцаа хөгжүүлэх, юм хөгжиж өсгөх, юм сурах, мэдэх, боловсрох энэ ажилд бол төлөөлөгчдөө солилцсон. Харилцан одоо бүр бие төлөөлөгч суулгана. Тэгээд ажил төрлийн хоорондоо холбоо байна. Тэгээд төлөөлөгчдийг хүлээж аваад энэ ажил төрөл ярилцсан хамтарсан ажил зохион байгуулна. Ийм ажлууд гадаад харилцаан дээр бас сөрхий одоо хөгжиж дэшээ явж байсан гэдгийг бас энэ ташрамд нь хэлье гэж ингэж бодож байна. За өөр бол энэ ер нь тэгээд ялангуяа 2008-аас 2016 онд бол би түрүүнд хэлсэн. Ер нь бол аймаг бол үндсэндээ хөгжлийнхөө ерөнхий чиг хандлагыг бол олсон. Үнэхээр одоо цаашаа ингэж явхад бол аймаг бас хөгжиж болох юм байна гэдэг ийм ойлголт бол ямар ч хүнд одоо төрхөөр болсон байх. Энэ үед нэг иргэдийн маань дунд гарсан зөвхөн энэ үед биш л дээ жаажим явж л ирсэд. Осон өөрчлөлт бол анхны үед бол тийм бэлэнчлэх гол төлбөл одоо хоолгүй хонох гэж байна, тэгж байна, түлээгөө уллаа энэтрэг гэдэг ийм ойр зургийн амьдралын ахуй нөхцөлийн юм л одоо гуй хэлэх хүсгэл ийм юм их тавьдаг байсан бол сүүлдээ ийм явдал бол ер нь үндсэндээ арайсан. Ердөө л улс орчин бол одоо тийм юм байна, ийм хийгсэн чи ингэж байна, ийм хийгсэн ийм юмдаа дамжлаг үзүүлээч хөрөнгө шийдэх юм уу, одоо материал шийдэх юм уу, байраа суусан шийдэх юм ийм ярьдаг болсон. Энэ бол би хүмүүсийн сэтгүүд болсон маш том өөрчлөлт гэж ингэж ойлгодог. Ер нь ч хүмүүстэй гэж үздэг байх. Энэ бол зах зээлийн харилцаа шилжсэний одоо 4-5 дахь жилээс л одоо ийм байдал руу аажимшилжсэн шүү дээ. Улсууд ер нь би өөрөө хөдлөхгүй бол болохгүй юм байна гэдэг ойлгоцгийг бол хавсал гэж ингэж бодож байгаа. Тэгээ ийм маягаар бол энэ тамга газрын даргын ажил бол одоо явж байна. За Сүхбаатар таны ер нь одоо ажил амьдралын гараа яг одоо таав чинь бас одоо сум нэгдлийн үед бас одоо ажиллаж байсан байдаг. Ер нь ажил амьдралын гараа анх хаанаас хэлсэн байдیں۔ Тийм би 1970 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг төгсөөд багангийн багшийн мэргэжил эзэмссэн хүн. Ингээд би Түмэн зөвхөн сангийн аж ахуйн том сургууль хуваарлагдаж тэнд би нэг жил багшлаад 2 дахь жил дээр намайг сангийн аж ахуйн эвлэр хаан даргаар тавьчихсан юм. Ингээд би эвлэр хаан дарга болсон. Эвлэр хаан дарга ажлыг нэг жил хийгээд би хязгаарын цэрэгт цэргийн алба хаахаар одоо цэрэг татагдаж болсон. Тэгээд орнотын одоо намайг төвхтэй 24 дугаар отроод буюу 032 дугаар анги гэдэг энэ ангид би 3 жилийн цэргийн алба хаасан хүн. Тэгээ халагдаж ирээд би Сүхбаатар сумд хуваарлагдсан. Сүхбаатар сумд нэг жил багшлуулаад дараа жил намайг сургуулийн одоогоор нь сургуулийн менежер хичээлээ хэрэглэхээр би 5 жил ажилласан. Би Сүхбаатар сумд 6 жил болсон юм аа. Тэгээд би багшийн дэд сургуульд одоо өдрийн анги сурахаар багшийн дэд сургуульд одоо явсан. Тэгээд төгсөөд ирэхэд маань бол намайг боловсролын салбар төгөөгүй шууд одоо манай мэдлийн боловсон хүчин гэдгээр намын төв хорооны төвлөлт өгөөд Сүхбаатар аймгийн намын хорооны мэдэл төгсөе. Тэгээд би Сүхбаатар аймгийн намын хороонд Монгол зөвлөлтийн найрамдлын хэмнэлгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал дээр 2 жил ажиллаад тэгээд нэг өдөр аймгийн намын хорооны даргадуудад товчоо оруулаад намайг дарин суманд Монгол Ардын намын хорооны даргаар тэнд тавьсан. Тэгээд би тэнд 5 жил болоод тэгээд тэндээсээ л би шууд аймгийн захиргаар орж ирсэн. Ийм л одоо ажил амьдралын төвхөл явсан юм да. Тэгээ аймгийн захиргаар 24 жил ажиллаад төсвөртэй гарсан гэж түрүүнд би хэллээ. Тэг. Та бас одоо аман өв гэдэг төслийн бас одоо утга санааг ойлгож байгаа бах. Хамтран ажиллаж байсан одоо үеийн дарга нар юмнуудаа гоё нэр усыг нь хэлээд ингээд явбал их сайн байна шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За аймгийн одоо тамгын газарт за ер нь ингээд таны ажлын одоо хугацаанд аймгийн одоо хэдэн удирдлагатай хамтарч ажиллаж байна? Тийм. Би 92 оноос эхлээд энэ аймгийн тамга газарт би 24 жил ажилласан гэж хэллээ. Энэ 24 жилд би
Яг аймгийн дарга бол би 6 удаа даргатай хамт ажилласан тий. Зүгээр босод удирдлага бол босод бий л дээ. Гэхдээ энэ зүгээр нэг юм дөрөвдөж хэлэхэд намайг 24 жил ажиллахад энэ аймгийн хамгаалалаар ажиллахад 3 засаглалыг арчилсан нам, 3 засаглалын ардын намын одоо засаглал хэрэгцээ. Тэгээ энэ үед бол манай намайг одоо очиргүй тэр ажил төрлөөс чөлөөлөж өөрчлөе чигээгүй би тэгчих бол ууш гэж бодож байгаагүй дараачийн дараагаар надад итгэл найдвар хүлээх гэсэн байх. Ингээд үргэлжлүүлээд миний ажил байсан албан тушаал дээр ингээд 24 жил ажил болсон. Ийм учиртай юм. За хамгийн анхны дарга бол Баян Хонгор аймгийн харьяат Ямбай Жожсрон гэж хүн 92-аас 96 онд одоо аймгийн засаг даргаар анхны засаг дарга гэсэн үг. Анхны засаг даргаар ажилласан ийм хүн байсан. За энэ хүний үед бол би түрүүтэй хүндрэлтэй одоо ийм хоол одоо хүндрэлтэй юм бол энд байсан гэдгийг би 92-аас 96 онд байсан гэдгийг. Дараа нь бол арчилсан нам ялаад арчилсан намын засаг дарга Хасвазрын Чимэд төрж гэж хүн 4 жил одоо засагласан. 2096-аас 1996-аас 2000 оны хооронд одоо засагласан ийм хүн байлаа. За энэ үед бол зарим нэг юмнууд бол арай нааштай байсан. Тухайлбал би түрүү 5 барилга зарцаагц гэж байна. Тэрний одоо энэ хөгжимжлөгийн чатаар тэгээд энэ төрөл толгой дээр хуусан сан тэмүүлэн зөвхөн сургууль юм уу энэ нэгдсэн эмнэлгийн барилгууд энэ чинь бол бас одоо арай юм сэргэж ирсэн хөөцөлж байж одоо ажил оруулж байлаа шүү дээ энэ үед. Тэр зүйлээр одоо Дорнот аймгаас алгаад өндөр хүчлийн шавн бол ашиглалтанд дарж тэр үеийн ерөнхий сайд амар жаргал сайд гэж энэ өндөр хүчлийн шавн хүлээж авах ажил оролцож байсан ийм одоо төвтэй юм аа. Ийм юм. За дараагийн засаг дарга нь бол Дасврын дарга Төдвийн Дасврын гэдгийг Дасврын дарга 4 жил ажилласан. Энэ бол ардын намын хүн 4 жил ажилласан. Дасврын даргатай би 4 жил ажилласан. Дасврын даргын үед бол юм нэлээ имхэрсэн зэгцэлсэн ерөнхийдөө тийм зөв болдролгоо орсон юм уу байлаа шүү дээ. За энэний дараагаар бол Эрдэнэ цэг дарга авсан. Эрдэнэ цэг дарга 4 жил хийсэн. За Эрдэнэ цэг дарга бол мөн 2004 оноос 2008 он хүртэл хийсэн да. Эрдэнэ цэг дарга бол мөн ардын намын хүн. За би ардын намын хүнтэй ажилласан. Эрдэнэ цэг даргын үед энэ засаг даргын тамгын газрын дарга өгөө төрийн захиргааны удирдлагын хэлцээний даргадаг энэ хавсарсан арван тушаалыг засгийн газрын шийдвэр гаргаж юу аасан салгасан 2 хүн болгосон. Энэ үед бол би дарга тушаалшраа хэлсэн даргаас надад санал тавьсан. Ингээд би тамгын газрын дарга нь одоо олон жил явлаа би энийг өгье. Удирдлагын хэлцээний даргын одоо функцийн өгье гэсэн. Тэгээд би удирдлагын хэлцээний даргаар дагнаад тамгын газрын даргаыг бол би өөр хонд одоо шар үгийн мандахлаар гэж өндөгсөн дөө тамгын газрын дарга ингээд явсан ийм очиртай юм. Тэгээ энэ үед бол яг хуу Эрдэнэ цэг дарга бол бас энэ төрийн захиргааны ажилд их олон жил яваагүй холцоо аж ахуй ажиллаар явж байсан хүн бас талын юмыг ботсон байх намайг бол ухаанда төрийн захиргааны удирдлагын хэлцээний дарга өгөөд засаг даргаыг зөвлөх гэдэг албан тушаал дээр хавсан болов тавьсан. Тэгээ би тийм албан тушаал хийгээд даргад бас санаагаа хэлдэг юм ярьдаг одоо тийм л байсан ийм үе байсан. Ингэж байлаа. За энэ дараагаар 2008 оноос 2016 онд бол одоо Бацуур дарга авсан да. Энэ Барчсан намын хүн сүүлийн 2 засаглалыг Бацуур даргаар хийсэн. Тэгэхээр Бацуур даргын үед бол ер нь нэлээд сэргсэн. Ястаа хүчлийн хэмжээг хандлага алсан. Энэ дээр Бацуур даргач өөрөө их сайн зохион байгуулалт ягтран байсан учраас аймаг орон нутгийн хөгжлийг бол сөрхий одоо дэйсэн татсан. Бараг Бацуур даргын 8 жилийн хугацаанд бол бараг манай аймагт ирээгүй бусад аймагуудын удирдлага хийж байхгүй хийж Сүхбаатар аймгийн одоо ажил амьдралыг үзэмдэрсэн асуудал юм аа. Үзэндээс бол маш их хийж байсан. Монгол улсын шилдэг аймаг дөрвөн тэр чанараараа 2012-аас 2015 онд 4 жил дараалан Сүхбаатар аймаг Монгол улсын шилдэг аймгаар шалгарч байсан. Ийм очиртай юм. Энэ бол үнэхээр одоо бодит түүхэлдээ одоо ч энэ аймагт тэр дөрвөн сумн диплом одоо оюутайгаар хадгалагдаж байдаг. Тэр Монгондоо ч одоо орсон байгаа. Ийм очиртай бид ингэж явж байлаа. Энэ бол одоо бас сайхан үе байсан. Тэгээд энэ Бацуур даргын үед бол одоо нэлээд ажлууд хийгдсэн бид мэдж байгаа. Газар чөлөөлтийн ажил гэж ер нь одоо бүх улсын хэмжээнд хийгдээгүй ажлыг анх удаас нь ашиглаж хийсэн. Гадруудыг чөлөөлөж айл өрхүүдийг нэгдсэн байр болгож энэ дөрвөлжийн зүг рүү одоо том байр юу тэнд гаргаж байлаа. За энэ үед чинь бол ашиглалтанд ороогүй байсан зарим нэгэн барилга байгууламжийг бас ашиглалтанд оруулж байсан. Ялангуяа хөдөөгийн сумдуудын сургууль, эмнэлэг, цэцэрлэг энэ барилгууд бол эдний хэсгийг бол орон байр одоо тогттой байраар хангахын тулд бол шинжилэх, өөрчлөх, их засвар оруулах ийм ажлууд бол гол хийж байсан. За хөдөө талдаа бол сэргээгдэх хэмжүүч ялангуяа айл өрх юунд бол сэргээгдэх хэмжүүч бол их орсон.
За аймаг үл яг хуу доронтоос их өсвөртэй байсан. Хоёр дахь өсвөрийг багнуураас авсан. Ингээд манай аймаг бол одоо цахилгааны хувьд бол хоёр дахь их өсвөртэй их боломжийн аймаг шүү дээ. Ингэж явдаг. Нөгөө талаар манай нэг их том ажил бол энэ Улаанбаатар бар уртыг холбосон шугам. Зам авцсан бод ашиглалтнаас ар зам ашиглалтнаас энэ үл одоо үнэндээ эдийн засгийн хувьд тэр хөгжлийн хувьд тэр аргагүй одоо шатгалхуулсан ийм том арга явуулсан. Ингэж одоо бодож явдаг. Ийм байгаа юм те. За энэс гадна бол бидэнд за энэ үед би төрийн захиргааны ажлын талаар нэг 2-3 юм бас хэлэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ шингэсэн шүү дээ. 1992 онд хуучин аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байсныг татан буулгаад оронд нь засаг даргын тамгын газар гэж байгуулсан. Тэгээ энэ яагаад гэсэн үгтэй зэрэг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль гэдэг шинээр одоо улсын хурлаар батлагдаж гараад 92 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс улс орондоо мөрдөгдөж эхэлсэн. Энэ үед бол төрийн захиргааны байгууллага, хурлын байгууллага хоёрыг салгах шаардлага гарсан. Хоёр тусдаа бие даасан байгууллага болгосон. Тийм учраас аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх ардын депутат байхгүй ардын хурлын гүйцэтгэх захиргаа татан буулгаад тэгээд аймгийн захиргаа бол аймгийн засаг даргын тамгын газар гэж нэрийг өөрчлөөд аймгийн ардын хурлын энэ бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж өөрчилсөн. Ийм учиртай. Ингээд хурал захиргаа хоёр бол энэ үеэс салж хоёр бие даасан статустай хоёр байгууллага байсан. Хуучин бол захиргааны дарагчид хурлын даргаыг хавсардаг ийм нэг хүнтэй хоёр алуушаа цуг явж байлаа шүү дээ. Ийм байсан үе юм. Тэгээ энүүнийг бол одоо өөрчлөөд хурлыг бол байранд нь тавьж хурл бол үндсэндээ аймгийн одоо бүх удирдлагын чиглэлийн байгууллага удирддаг, захиргаандаа чиглэлээ өгдөг, хурлын шийдвэрийг захиргаа биелүүлдэг, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиас ийм байсан. Тэгээ анхны одоо хурлын дарга бол аймгийн иргэдийн хурлын дарга гэдэг чинь орон тооны бос байсан. Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нь орон тооны хүн байсан. Энэ Бяхрын Ардна гэж манай аймгийн захиргаанд их утсан хүн аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн даргаараа орон тоогоор тавьж байсан. Тэгээд энэ үед бол хурлын аппарат гэж байгаагүй. Тэр нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар бол хурал аймгийн засаг даргын тамгын газар үйлчилнэ гэсэн ийм заалтай. Энэгээр нь хурлын бэлтгэл ажил бүх юмыг аймгийн тамгын газар одоо гүйцэтгэдэг ийм байсан юм. Ингэж одоо хурал бол өөрчлөгдсөн юм аа. Ингэж өөрчлөгдсөн. За тэгэхээр аймгийн тамгын газар гэдэг бол 92 он тэр нутаг дэвсгэрийн нэгжийн хууль хэрэгжээд 10 сарын 1-ээс аймгийн тамгын газар болоход аймгийн захиргаа 13 хэлтстэй байгуулагдсан. 13 хэлтстэй аймгийн засаг даргын тамгын газар гэдэг ийм байгуулагдаж гарч ирсэн. За энэ байгууллага нэг жил орчим яваад дараа жил хүрээгүй юм байна да. Дараа жил нь 5 сард 93 оны 5 сард дахиж хүчтэй цомогтгол яваад 13 хэлтсийг 4 хэлтс болгосон ерөөсөн. Аймгийн тамгын газрын 13 хэлтсийг цомогтгол 4 хэлтс болгоод тэгэхээр чинь өөрөөр хэлбэл одоо төрийн захиргааны удирдлагын хэлтсийн чинь дотор цэрэг иргэний хамгаалалтын шатав, архивын дасаг, иргэний бүртгэл мэдээллийн алав, хуулийн хэлтс, аж ахуйн дасаг гэдэг 5-6 юмыг үлээд зөвхөн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяанд одоо өгөөд ингэж одоо цомогтгосон байх. Тэр олон хэлтсийн чинь ингэж шингээхгүй болохгүй байсан байх л да. Ингэж одоо шингээсэн ийм учиртай юм. Ингэж орж ирсэн. Энэ бол бас одоо амьдралын түүхэл юм да. Одоо ингээд харахад бол одоо байсан. За тэгэхээр энэ дээр би зүгээр нэг юмыг орхиж зүгээр сүүл үзийг бол харж болно. Тэр миний хувийн сан өмрөг дотор явж байгаа. Анх аймгийн захиргаа одоо тамгын газар болгож өөрчлөхөд энэ захиргааны байгууллагад ажиллаж байсан улсуудыг яах вэ гэдэг асуудал засгийн газрын өмнө тулгарсан юм шиг байгаа юм. Тиймээс засгийн газар тусгай тийм санал асуумж гэж ийм 4 хуудас дүүрэн ийм асуумж гаргасан. Тэгээ тэрнийг бол тухайн үед ажиллаж байсан захиргааны албан тушаал эрхэлж байсан бүх хүмүүсүүдэд одоо хувьдж тарааж өгсөн. Тэгээ тэрний бөөгөлсөн. Тэр асуумжаар бол яасан хөхтэй зэрэг та цаашдаа үргэлжлээд захиргааны байгууллагад ажиллах уу? Эсвэл одоо мэргэжлийн ажил юм уу өөр ажил шилжих үү гэдгийг тэргүй хийцэн. Эндээс манайд хэд хэдэн хүн гарч байсан. Гол дийлэнх нь бол захиргааны байгууллагад үргэлжлэж ажиллана гэсэн ийм тэр асуумжийг бөглөөд одоо тэр асуумж улсуудад байдаг юм уу юм? Миний хуваарийг дотор бол байгаа. Тэр бол одоо сайн захиргаанаас гараар үргэлжлэх тийм одоо асуумж байгаа юм дээр. Ингэж байсан. Тэгээ тэр үед бол одоо би санаж байна. Манай хөдөө аж ахуйн хэлцээс Цэрэн Балтаг гэдний залуу гарч мэргэжлийн ажиллаа хийгээд гарч байсан. Саналаа өгөөд хуулийн хэлцээс Амар санаа гэдэг хүн байсан. Тэр хүн гарч байсан. Бас мэргэжлийн ажил хийгээд нийгмийн бодлогын хэлцээ
Очир Батгай одоо дуучин Очир Батгай гарч байлаа. Гэх мэтлэн улсууд одоо гараад мэрэгжлийн ажил руу шилжсэн. Тэдний шууд мэрэгжлийн ажил руу нөгөөд тэгэл орных нь хүн өөр улсууд даваад ингээд л ажиллаж байсан. Нэг ийм одоо бас нэг одоо сонин ч юу байх вэ? Тэр үед ухаанда захиргааны байгууллагаар яаж одоо шилжүүлэх үү гэдэг асуудлыг ингэж л бодож олсон юм билээ. Нэг ийм юм бол байсан үе байлаа. За таны хувьд бол Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар за тэр дундаа төрийн захиргааны байгууллагын одоо анхны төрийн үйлчилгээний Гавьяат гэдэг энэ эрхэм цолыг хүртсэн хүн. Тэгэхээр мэдээж одоо энэ Гавьяат гэдэг цол энэ олон жил одоо 40 гаруй жил Монголын одоо төрд ажилласан. За тэр дундаа 20 гаруй жилийг нь төрийн захиргааны байгууллагад ажилласан энэ одоо өндөр цол хэрэмгийг өгсөн байхаа гэж боддог. Та өөрөө юу Гавьяат гэдэг цол авч явах үе эргээд одоо бодонгууд юу бодогдов? Тийм яг уу нэг талаар бол төрийн байгууллагад олон жил ажилласан гэдэг энэ утгаар өгсөн байх магадлалтай. Нөгөө талаар бол энэ алдар цолонд хүрэхэд бол би ганцаараа яваад үрчгээгүй. Энэ аймгийн засаг даргын тамга газрын хамт олон гэдэг чинь бүхэл бүтэн хамт олон. Тэдний нэг нь байхгүй юм уу, нэг нь юм дутуу хийх юм бол бидний ажил тийм л өрөөсгөл бас л хагас тал болно. Тийм учраас би хамт олонны манд хүчин тусалцаа дэмжлэг үнэн их байсан. Эднийхээ хүч дэмжлэгээр би ийм алдар цолонд хүрлээдэ гэж ингэж тухайн үед бол би тэгэж бодож байсан. За 3 дахь нь бол мэдээж хүний ардтал аргэрийн одоо хань жил үр хөвгтүүд бол янз бүрийн одоо асуудалгүй одоо өрөөндөө чөлөөтэй ажил төрлөө одоо суугуудаа суугаад хийгүйтэй хийж байдаг. Би энэ ажилтнуудаа ярьдаг л байсан л да. Энийг юу болгоод хэлдэг. Би бол аймгийн тамгын газар хамгийн эрт ирж хамгийн сүүлд явдаг л хүн байсан. Тамгын дарга ер нь тэхэл ёстой. Тэр үтгэл энэ өрөөсөлхануудаас ингээд шалгаад гэрэл гээтэй байвал хүний дуудаа чи тэр яагаад гэрэлтэй байна маргааш өглөө нэрхтээ зэрэг нууж хэлээд гэрлээ яагаад унтраахгүй ингэж орхиж байгаа юм. Айгүй л усны энэ бослогч залгаатай ч дуурч үж мэдэн штэ. Ийм нуудыг бол жижүүрийг дагуулж ирээд нэг онголгоод тэр ус услагч унтраа. Энэ чинь бол бас цаа талдаа тог цоглохоо юм явж л байгаа. Хоёрдугаар даваараас л янз бүр юм бол яах ингээд янзалдаг. Тийм учраас бол хамгийн сүүлд явдаг хүн гэдэг нь тийм утгаараа өрөөнүүдийг шалгаад усууд гарт улсын хойл үндсэндээ бараг явдаг тийм л байсан. Энэ үед бол миний Батар тал болж ар гэр маань одоо сайхан байж намайг ингэж ажиллах холцоо нөхцлөөр хангаж байсан бодол би 3 дугаарт нь бол би ар гэрийнхээ одоо хань жил өр хөвгтүүдээ бол байнга одоо бодож явдаг. Надад ийм их тусалсан. Ийм хүчин зүйлүүдийн үр дүндэл надад энэ төрийн өндөр хайр шагналыг хүртээсэн байхаа л гэж би өөрөө дотроо ингэж бодож явдаг хүн дээ. Төрийн захиргааны байгууллагад олон жил ажиллаад за тэтгэвртэй суугаад та ч бас зүгээр суугаагүй. Бас одоо ном дохимол ер нь одоо залуу хооч үед үлдээх гэдэг одоо ийм зүйлүүдийг бас нэлээдгүй хийсэн байдаг. Энэ тухай явлаа. Тийм би энэ аймгийн төрийн захиргааны байгууллагад би 20 хэдэн жил ажиллаж хаад зүгээр одоо би тэтгэвртээ суусан гэдэг гараад явчих бол нэг өөр хэрэг. Тэгээд орондоо байна би хараа гайгүй юм. Тэгээд би миний ер нь ажил хийж байх үедээ би бодож байсан юм бас хэмжээний материал юм цуглуулж байсан би. Яагаад гэвэл зэрэг энэ аймгийн захиргааны түүх гэж ер нь байдгүй юм билээ. Ер нь өөр өмнө гараагүй юм билээ. Тэгээ ер нь энэ аймгийн захиргаа гэж энэ том байгууллага бүхэл бүтэн аймгийг одоо өдөө жил өдөрсөн энэ байгууллагын түүх бас нэг юм баймаар юм гэж ингэж бодоод 1942 онд байгуулагдсан аймгийг тэр үеийнхэн түүхээс нь авахуулаад өнөөдөр хүртэл явуулаад аймгийн захиргааны байгууллага хурал захиргааны байгууллагын түүхийг бол эмгтээд гаргасан нэг юм юу бий. Энэ үнд их хүчтэй байсан юм нь бол энэ аймгийг ер нь хаанхын хэн гихч ямар хүн удирдах байсан тэр ер нь ямар хүн байж өгдгийг би бүгдийг цуглуулсан. Энэ тэндээс одоо олцоглол бол амаргүй билээ. Гэхдээ тэр тамгын дарга байсан учраас аймгийнхаа тамгын газрын даргантай ярьж угаад тухайн аймгаас нь юм олоод цуглуулад бас болдгоо юм байл. Одоо үзвэл бүхэгдээ зураг хөрөгтэйгээ намтар түүхтэйгээ хэдээс хэдэн онд юу хийж байсан хүү юм бэ гэдгийг бол их тодорхой харсаж болохоор энэ бас л түүхэл юм л гэж ингэж бодсон юм л да. Тэгээд дээр нь бол аймгийнхаа ажил амьдралыг харуулсан тийм нэг ном одоо гаргасан байгаа. За дараа нь бол би аймгийн залуучуудын байгууллагыг бас авч үзсэн. Залуучуудын байгууллага 100 жилийн хойгоор та нэг юм оролдож өгөөч гэж хүссэн. Тэгээд би хоёр нөхөртэйгээ хамтраад ингээд залуучуудын байгууллагын түүхийг бол бас л 42 оноос эхлээд Сүхбаатар аймгийн залуучуудын байгууллага яваад тэгээ эвлэл гэдэг юм татан буугдаад дараа нь залуучуудын байгууллага болоод хүүхдээ ингээд явсан нэг түүх бий. Энийг гаргасан. Дараа нь би аймгийн хүүхдийн байгууллагын түүхийг би бас нэлээд гайгүй юм оролдож байж бас л одоо
хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтарч гаргасан бас нэг ийм нэг ном бий. За дөрөв дэх ном нь бол энэ Монгол ардын нам бас 100 жилийнхээ ойг болж байна. Та нагийн моролдож өгөөч танд одоо материал золзгой байвал гэсэн. Тэгэхээр би Монгол ардын намын байгууллагын түүхий номыг л гаргасан. За хамгийн сүүлд нь юу ах вэ? Би ер нь энэ аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг тэр үедээ бол яг хуу төрийн бос тэр нь юу одоо ч гэсэн төрийн бос байгууллага байгаа. Гэхдээ энэ бас их үүрэг үүсгэж байсан. Бараг одоо хүн амын чинь улсын хэмжээгээр аймгийн хэмжээс тал хувь нь эмэгтэйчүүд байна шүү дээ. Эднийг ер нь ямар байгууллага удирж байсан, хэн гэдэг хүн удирж байсан, ер нь ямар өөх төвхтэй юм гэдгийг бас нэг өөх түүхийн нэг товчхон чулуу гаргаад тавьчих гэж бодоод энэ одоо өнгөрсөн зам бай аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын түүхээ гаргасан нэг ийм нэг ном байгаа. За дээр нь бол одоо сүүлийн үед яаж байна да 13 онд богд хааны зарилгаа дахиж ирсэн төрийн дахилгатай одоо манай Алтан дээр Ва байна. Алтан дээр Ваны энэ дахилгын түүхийг бас хийгээд одоо орчин үеийн тэр 2005 онд дахилгын сэргээх тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зэрлэгээр сэргээгээд тэрнээс төрийн дахилга болсон. Ингээд хэд хэдэн удаа тагсан. Энэ дахилгуудын үйл явцууд ер нь ямар юм болдгийг, яадгийг гэдэг юмнуудыг бүх одоо материалуудын тэр үе яг миний гарт байсан учраас би тэр материалаа эмгэгтэж бодуулээд нэг ном болгоо гаргасан. Ийм л 5-6 төрлийн юм гаргасан. Энийгээвэл би юу гэж боддог хөхтэй зэрэг найхтар ном гаргачихлаа гэдэгтээ биш. Хамгийн гол нь аймаг орон нутгийг одоо судлах цааштай хүн амтыг үзэж харах дараагийн үе залуучууд маань эндээс бас үзээ сургамж яваад ийм байсан юм байна гэдэг юм хар сандахад хэрэгтэй юм болов уу гэж бодож ийм л юм бол одоо тэрлүүлж бөтөөсөн. Тэрнийгээ би одоо энэ архив байгууллагад албан ёсоор хүлээл гэж өгч байна. Архивын хэлтэс бас одоо зохион байгуулж байгаа аман өв төсөл гэдэг маань одоо бас үүнтэй л холбоотой байх гэдэг үүднээс. За одоо сүүлийн үед та ер нь яг ямар зүйл дээр ажиллаж байна? Цаашид ер нь бодож байгаа зүйл юу вэ? Тийм одоо хүнч бодож байгаа юм чи одоо хүнд янз янзын бодогдох юм аа. Эдгүй юм бодогддог юм байна. Гэхдээ одоо тэр болгондоо бас үгээсэж залуу занд цагтай адилхан ажил алуу эрхэлж байх цагтай адилхан үгүй болчихдөг юм байна. Өөр болдго юм байна. Гэхдээ би яг аймгийн хурлын байгууллагын түүхэн товчооны номыг нэг одоо хурал гэдэг чинь том байгууллага. Энийг нэг оролдоод явж байна. Би болвол энэ нэгдүгээр багтаагаад гаргалчихаасаа гэсэн энэ бодол байгаа. Нилээ юм дээрсэн. Гэтэ материал сонгохгүй бас яг төвхтэй юм янз янзаас аавна гэж ийм нэг юм байгаа. За аймгийн цэргийн хэлтэс өөрийнхөө түүхийг ном болгоё гэсэн юм билээ. Би энэ гол цуглуулад одоо болсон. Одоо бол барыг хүлээлээ гаргаж байгаа. За өөрийнхөө одоо дорсомж гэдэг юм уу юу ч гэдгийг дээ одоо ажил амьдралынхаа юмыг нэг эмгэтгээд одоо бол бэлэн болсон одоо хэвлүүлэгтэл үлдээд байна. Ийм л 2-3 юм дээр л жоохон орой авчаан цаг чилээж байна да одоо. Аман таны одоо залгамж халаад хойч үе залуучуудад ялангуяа одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудад та ер нь сургамж зөвлөгөө гэх юм одоо ийм зүйлийг хэлээч гэвэл. Юу н төрийн тангараг өргөн гэдэг юу вэ? Зүгээр нэг тэнд нэг тангараг хуус гэдэг нь битсэн хэдэн үг л уушаад туганд нэг адасаа аваад өнгөрчих ажил мөн үү гэдгийг бол бид их бодох хэрэгтэй юм байна гэж ингэж боддог. Тэгэхээр төр тангараг өргөнө гэдэг чинь төрийн албан хаагчийн тангараг өргөнө гэдэг бол нэг талаар бид төрдөө тангараг өргөж байна. Нөгөө талаар бид эргээд олон түмэндээ одоо өргөж байгаа тангараг. Тэгэхээр тэрний өргөж байгаагийн учир шалтгаан бол цаа талд нь ердөө би төрж үнцээр ажиллана. Төрийн төлөө би өөрийнхөө одоо бүхэл тэр мэдлэг чадвар оюун юу гэдэг хүч чадал бүх юмаа зориулна. Тэрний төлөө үнийн шударгаар явна. Энд бол над хоёр дахь сэтгэл байхгүй л гэдэг ийм л утгаар л төр тангараг өргөж байгаа гэдгийг бид баян бодож байх хэрэгтэй юм гэж ингэж бодож байна. За нэгдүгээрт нь тэгэхээр ийм юмыг хийхэд бол төрийн хүнд зүгээр энэ бол би амьдралаас л одоо ургасаа ичүү. Тэр нэггүй тэр янз бүрийн одоо ажлууд бол зөндөн байна одоо юм байна. Эндээс би 3 зүйлийг л би зүгээр одоо залуучуудаа дахиж хэлээсэй гэж боддгийг. Нэгдүгээрс юу вэ нөхцөл хүнд мэдлэг хэрэгтэй. Хүү ер нь мэдлэггүйгээр цаашаа явахгүй. Мэдлэг, дадлага, чадвар хүнд заавал хэрэгтэй. Ийм болохын тулд бид яах ёстой юм хтэй зэрэг ажил дээр их сайн сурч дадлагаж явах хэрэгтэй байгаа юм. Юм их унших хэрэгтэй, юм их бичих хэрэгтэй, юм их боловсруулах хэрэгтэй. Ингэж байж хүний мэдлэг оюун тэр олж авсан мэдлэг чадвар юм бол хүн дадал болоо суудаг. Тэгж байж хүн тэрнийг өөртөө хэрэг болгож ашигладаг. Ийм учраас эхний ээлжинд бол мэдлэг хэрэгтэй гэдгийг би нэгдүгээрт нь одоо хэлье. За хоёрдугаарт нь мэдлэгийн хажуу талаар хүнд бол хүнтэй ажиллах арга барил гэж их чухал юм байна. Тэрүүн дундаа төр далуу гэж байгаа усуд бол тэр хүнтэй ажилдаг арга барил эвдүү гэдэг юмыг үл эзэмсэн байгаасаа гэж.
Бид янз бүрийн усуутай уулздаг. Бидэнтэй ирээд уулзах янз бүрийн хүн бий. Хөгшин ч уулзан, залуу ч уулзан, дарга ч уулзан, цэрэг ч уулзан, хүүхдэж уулзан, магадгүй аригчин согтуу ч уулзаж мэднэ. Гуйлг гуйсан одоо ядарсан хүн ч уулзаж болно. Тэр болгонд бол төрийн албан хаагч хүн тэрнийг одоо зөх донжийн олж л одоо харьцах хэрэгтэй. Тэрнээс хөл нэг л харьцдаг аргаараа бүгдээ харьцна гэвэл тэр бас тохирохгүй, болохгүй. Тэрнийг хүн хүлээж авахгүй. Тийм учраас бол тэр хүнтэй ажиллах арга барил эвдүү гэдэг юм бол эзэмсэн байх хэрэгтэй. Настай хүн ороод ирэхэд би яаж харьцах юм? Нэг хүүхэд ороод ирлээ. Энэ хүүхэд юу хийж байгаа юм? Ажил хэлэхгүй юм бол гар гэх юм уу? Үгүй бол миний хүү юу гэж байгаа юм? Миний наашаас уу. Яалаа гинэ. Ээжтэйгээ уулзах юм бол ээж нь энд байхгүй. Тэр өрөөнд аль өвч нь оруулаад байгаа. Ах нь оруулаад байгаа. Ингээд сайхан харьцаад л нэг гаргачих хэрэгтэй шүү дээ. Тэр хүүхэд бол дотроо нэг одоо намайг сайхан явуулаа гэхгүй гэхэд тэр хүн лавал дургуйчихгүй. Настай хараад ирэхэд та ямар ажиллаар яваг нэ наашаас уу аль та цай авах уу? Манайс одоо ийм цай удгийг шүү дээ. Одоо хамаагүй дунд гашиг нь хар цайгаа хийгээд өгөхгүй юу? Ууйг бол уулгачих нь биз. Тэгээд таны ярьж яваа ажлыг бол би яг хариуцдаг хүн биш юм аа. Тийм учраас одоо дулмгаа гэдэг юм уу, доржгоо гэдэг юм уу. Би таныг хариуцсан онтоор уулзуулаад өгөөд аваашаа дуулзуулаад доржгоо одоо ингэж яваа юм байна. Тэгэхээр яг хариуцсан хүн өөрөө учраас доржгоогийн ярьсан юм нэг зохицуулаад яг асуудлыг нэг зохицуулаад өгöd гаргаач. Ингээд одоо оруулах хэрэгтэй. Энэ үл хүн. Тэгээ боломж нь байдаг юм бол үүднээр гарч өгөөд за баяртай доржгоо сайн яваад гэстэй очиорой. Болгоомжтой яваарай. Дүүн одоо ажилд орлоо шүү. Тэгэхээр хүн бол цаад толгой дотор хамаагүй өөр сэтгэл төрдөг. Ийм нэг чухал юм байна. Хоёр дахь нь хүнтэй харьцах арга барил эвдүү гэдэг юм эзэмсэн. Энэ дотор харьцааны соёл гэдэг юм яг цуг явж байгаа. Ер нь хүнтэй харьцна гэдэг бол хамгийн чухал ажил шүү. Бидний ажил бол тэр цаас бичиг гэдэг энд юм бичгээсээ илүү хүнтэй харьцах ажил байгаа шүү дээ. Дандаа хүнтэй юм яаж ингэж хоорондоо харьцаж байдаг. Тэр ямар муухай зантай хүүхэд вэ гэж хэлэхгүй. Энэ ямар сайхан зантай юм бэ? Тэр хүүхэдтэй уулзсан чи. Тэр тамаа газрын ажилтнууд чинь хөөхөн нэг охин байна, хөөхөн залуу байна. Гэхдээ тэр ямар сайхан харьцдаг хүүхэд вэ? Гэж хүн очиад цаашаа ярьдаг байхгүй. Энд чинь зүгээр л одоо ингээ яриа. Тэнд очиод нэг хөгшөнтэй хоёулаа нэгэндээ ороод аяг цай уух цавсаад ярьдаг. Би өнөөдөр тамаа газараа нэг ингээ явсан чинь тэр хүүхдүүд нь ямар сайхан зантай юм, ямар гоё харьцдаг юм. Тэгж одоо харьцлаа шүү дээ. Энэ үл ингээ хойж болдог. Тэгээд цаад хүнд бол нэг нь хоёр болоод хоёр нь дөрөв болоод ингээд олон дунд дилээж явдаг. Тэрүүнтэй адилхан муу байх юм бол муу юм тэгээд л явна. Тэгээд тамаа газар хатаг хайрцаа байхгүй. Ямар ч хашийн хүний хэлж гоог тоохч юу. Яаж гооч мэддэхгүй одоо ингээд сууж байгаа юм. Ингэж ярьдаг байхгүй. Муу бол одоо сайнаас илүү л одоо хүний чихэнд төрүүлж очиж шүү дээ ерөөс. Ийм юм бодож байгаасаа гэж энэ харьцааны юм хүнтэй харьцах арга барил дээр үл ийм хаас гэж. Энэ хоёроос дутхгүй нэг юм байдаг. Энэ бол хүний сэтгэлийн асуудал. Хүн хэр зэргийн тэр эрхлэж байгаа ажил хийж байгаа юм да сэтгэлдээ хандна уу? Тэр хэмжээр хүний ажил бүтдэг. Хүн сэтгэлгүй байх юм бол ямар ч өндөр боловсралтай, ямар ч сайн мэрэгжилтэй байгаад тэр нэмэргүй. Тэр ерөөс нэгсэнд орвол сэтгэлтэй хүн энэ юм ухааж чадахгүй хамаагүй, мэдхгүй хамаагүй. Юмаа ухаа сууж байх юм бол илүү үр дүн гарна. Зүгээр нэг цаг нөхцөөсөн, өдрийг өнгөрөөсөн ийм хүн зүгээр орон гараатай нэг орж ирээд нэг тэгсэн болоод ингэсэн болоод ингээд нэг компьютераар суугаад нэг гараад нэг хүний өрөөр орж юм яриад явдаг хүн бол ажил руу явахгүй. Тэгэхээр энэ сэтгэлийн асуудал юм ирсэн. Би энэ ажлыг чи хийж байгаа шүү. Зүгээр одоо муугар гэдэг юм ямар нэгэн утгач. Би энэ төлөө хэдэн төгрөг цайлан авч би амьдрал ухаагаар дэж хэдэн хүүхдгээр орноо нэмэр болж байгаа шүү. Гэдэг юм ийсэн цаанаа хүн бодох хэрэгтэй байхгүй ерөөс. Тэгж бодохгүй. Зүгээр л нэг эрийнхээ санд ороод ирчихсэн шиг. Эрийнхээ санд энэ ажлыг хийж байгаа юм шиг ингэж бодох юм бол ажил явахгүй. Тийм учраас сэтгэл хэрэгтэй 3 дугаар. За иймийг бас залуучуудаа бас харж анхаарч болгоож бодож яваасай гэж ингэж хэлж байгаа юм. Аман